Улааны үертэй подкаст. Гэсэн юм гин билээ. Та өөр тохиолдсон лус авдаг сүнс чөтгөртэй холбоотой эвгүй түүхээ Улааны үертэй подкастаар хуваалцахыг хүсвэл Facebook Messenger-ээр илгээгээрэй. Үлээ хөөсөн тэнгэр нэг цэмцгэр, үнсээ гаргасан тулга нэг цэмцгэр, үсээ самнсан авгай нэг цэмцгэр. Улаанбаатар хотын төвхүүд. Бавуу марв буюу Улаанбаатар. 14-р жарны ихээр 5-р богд лувсан чүлтэм жигмэд нэгэн шүн зүудэлжээ. Тэр зүудэнд Бавуу марв гэдэг нэгэн их хүмүүн том цагаан заан унаад явж байхад нь богд учрав. Учраад та ямар хэрэгээр явж байна? Нутаг ус хаавэ гэж асуусанд тэр их хүмүүн Богд хаан уулын орчимд сүм дууган байгуулах зохистой газар хайж явна гэд алгуулжээ. Чингээд богд энэ зүудний учрыг тайлж гэж сэцэд мэрэгдтэй даалгасанд мэрэгдэн. Богд хаант нь та энэ хавьд шарт зэгт сүм хідэ байгуулбаас үлцээтэй юм байна. Гагцхүү хүрээ байгуулах газрын захыг үзэж сүм байгуулах цэгээ товлвоос зохино гэж айлджээ. 5-р богд нэгэн хүлэг морь бэлтгүүлэн бараа бологчдоо дагуулan мантийн хөтлөөс эхлэн чингэлтэй уулыг ингэрлэн зонхов уулын өврөөр 100 модны даваагаар давж улаастай голоор дайраад хужиртын булангаар явж баян зүрхийн араар гарч туул голыг гатлан богдуулын араар хаяа голын захаар оров. Буян тухаагаар дамжин сонсголонгоор гол тулан сонгон хайрхны шилээр эргэж баруун зүүн төрөөгөр ороод баян хушууны нүд нуураар дайран мантийн хөтөл дээр ирж шарт зэгт буюу далах гэдэг айлд ирсэн гин. Далах гэдэг айлын байсан тэр динжийг далахын динж гэдэг байсан бөгөөд далах нь сүлдэн тэнгэр гэсэн утгатай тул түүнийг бэлгшэн энд сүмээ байгуулжээ. Бараа бологчд нь 5-р богдоос их хаантан та ийм их газар лагшин чилэрхэлгүй нар зөв тойрон давхиж ирсний учирсан юу билээ гэж асуусанд богд миний их хүрээ ирээдүйд дончор болох юм. Хот мандал жанхран томорч хүн ам нь өсөж энэ их дөрвөн уулынхаа дунд багтахгүй тэлэх учиртай тул газар үзэн хэмжсэн минь энэ билээ гэж айлджээ. Богд хаантны зүудэнд учирсан Бавуу марв гэдэг их хүмүүний нэр нь Улаанбаатар гэсэн утгатай тул Улаанбаатар хотын нэрийг ийн домгөлж иржээ. Нийслэлийн анхны эмийн сангийн эрхлэгч. Монгол утга зохиолын эрдний дурсгалын нийгэм болох Монголын нууц товчонд одоогоос 700 гаруй жилийн өмнө Мажар гэдэг нэгэн улсын нэр гардаг. Одоо ойрхон орнод зүгийн Араб, Алжир, Ирак, Иран, Ливан, Мисир, Гүрж зэргийн улсын хэлнээ тэр улсыг мөн Мажар гэж нэрлсээр байна. Одоогийн Унгарын эрдэмтэн Сэхэтэн нь Монголын нууц товчоог сайхан орчуулж нийтлэснээр танилцаад ах トゥ монголчууд биднийг Мажар гэж их эрт цагаас мэддэг байсан юм байна гэж талархдаг бөгөөд Унгар гэж нэрлүүлэхээс илүүтэй Мажар улс, Мажар хүн, Мажар хэл гэж монголоор Мажар гэдэг нэрээр нэрлүүлэх нь сайхан санагддаг байна. Одоо цагийн унгарчууд өөрсдийгөө Модёр Орсаг гэж хэлдэг бөгөөд энэ нь Унгар улс гэсэн үг юм. Тэгэхээр Модёр гэдэг үг нь манай хэлэнд буухта Мажар болсон бололтой юм. Энэ Мажар улсын нэрийн тухай утга судлалын ажиглал тайлбар хийгээд шинэ нэрийн цагийн үед Мажар Монгол хоёр ард түмнийг найрсаг харилцаа нь Монгол ардын хувьсгалаар сэргэн улам зузаан болсон сайхан сэдвийн нэгэн зүйлийг дурдан хүсэх минь. Сүхбаатар жанжны ардын журмын цэрэг нийслэл хүрээгээ чөлөөлж ардын засгийг төвлөн суух хот болгосон үеэс хүрээнд
Европ ёсны ангаа ухааны эмийн сан анх бий болж түүний эм найруулагч нь бөгөөд эрхлэгч нь мажар залуу оюутан Панцел байсан билээ. Тэр хүн уг нутагта эм найруулга дээд сургуульд суралцж байгаад дэлхийн 1-р дайны үеэр Австри-Унгарын хаант улсын цэрэгт ажлагдан татагдаад дайнд явж хаант Оросын цэрэгт олзлогдоод Сибирийн хорих лагерт Австри-Унгар олон олзлогчдын хамт байж байтал нь Октябрийн хувьсгал манджээ. Лагераасаа чөлөөлөгдөөд улаан цэргийн эмнэлгийн газар мэрэгжил дагуу эм найруулах ажил хийж байж. Хүрээ орж Европын ангаах ухааны ёсны хамгийн анхны эмийн сан байгуулахад эм найруулах мөн эмийн сан байгуулан эмийн зүйлийг гадаадаас захиалах ажлыг эрхлэн хариуцжээ. Сүхбаатар жанжны эмчин байсан бөгөөд манай партизан мажар доктор Ротаксны бие тэр Панцелийг сайн таньдаг байсан билээ. Рот доктор Панцелийн эрхэлж байсан эмийн санг дурдан ярихдаа хүрээний анхны эмийн сангийн байдал нь манай мажар нутгийн тэр үеийн аймгийн бяцхан эмийн сангийн байдлыг ихэд санагдуулдагсан. Будапештийн зарим хороонд ч гэсэн төвөөс нь аслагдсан газар мөн тэр Панцелийн эмийн сантай адил газар байдагсан. Давын өмнө хэрэглэх алив эмийн зүйл цөм гарын дор бэлхэн. Эм найруулдаг хүн нь мөн эрхлэгч хавсраад бас шууд эмийн зүйл биш боловч эрүүл цэврийн байдалд холбогдолтой зүйл гарын сайр арилгах саван, тоос, амнаас архины үнэр гаргах үрэл, рашан унд бас сайхан кава байдаг. Будапештийн бяцхан кавын газартай адил сайхан үнэр хангалсан кава. Орос, герман хэлээр кофе гэдэг гашуун хар ундыг мажар, чех цэргийн улс уг дорн дахны нэрээр нь кава гэдэг юм. Бяцхан шаазан аяганд хийж зочилдогсон. Эмийн сангийн байшин байран дотроо ихэд цэвэрхэн. Шил хаалгатай эмийн шүүгэнд мөн шил жаазтай лангуунд нь янз бүрийн эм өрөөстэй байдгсан. Хүрээнд байсан зөвлөлтийн цэрэг гадаадын хүн мөн албан хаагч нар тэр үед хүрээнэ байсан цөөн Европ эмчийн жороор найруулах юм захиалж тэр эмийн сангаар ордог байсан гэж надад тэр жил хүрээний тухай дуртатгал ярианда Панцелийн эрхэлж байсан эмийн сангийн тухай ярьж дууссан билээ. Миний мэдхэд тэр эмийн сангийн байшин нь одоогийн дүрслэх урлагийн музейн зүүн хамар хашаанд хоошоо харсан дээрээ бяцхан давхар байшинтай байсан билээ. Ороход нэрэж дотроо тун цэвэрхэн жанчивлан гэдэг хаягтай шилтэй рашан байдгсан. Үнэн тэр үеийн ханшаар хямдхан. Хаягт нь жанчивлангийн рашааны хувилгын ухааны задлаг хийж тийм мах бод бүхий найрлагатай рашан. Гэдэс дотор тэргүүт нь тустай их зэргийн бичээстэй байдгсан. Жанчивлангийн рашаныг сонирхоод шинжилгээг нь зөвлөлт улсад явуулан хийлгээд шилт наах хаягийг нь тэр шинжилгээ задлангийн зүйлийг тодорхойлон рашааны шилт наадаг хаяг ёсоор улсын хэвлэг үйлдвэрийн газар ажилдаг Кавел Махар гэдэг найз мэрэгчлэнээрээ хэвлүүлээд морин тэргээр архины үйлдвэрээс шил ачуулж шилийг нь элчүү бөглөөгөөр тагладаг хэрэгсэл олж аваад морин тэрэгнийхээ ажилчныг шилэн таглахыг сургаад 7 хоног тутам жанчивлангаас рашан ачуулж эмийнхээ санд худалдах боллоо. Сэлбийн рашааны задлаг шинжилгээг нь арай гаргуулж амжаагүй гэж надад 1927 оны намар ярьж билээ. Зөвлөлтийн эмч хол ойр нутгийн монголчуудын тун их хүндэтгдэг өвгөн Шастенгой Панцелийг их тоодог байсан юм. Ажилда дуртай тун нямбай хүндээ мэрэгжил санаачлах сайтай ёр бидний эмчийн бичсэн жорны найрлагад ордог эмийн зүйлээс дутах юм санд нь бараг байдаггүй. Ямар ч ховор зүйлтэй найрлага бүхий жор бичээд өгсөн ёр дутаадаггүй юм. Эмчийн заавар ёсоор найрууллаа л гэж суудаг хүн. Шин ямар эмийн зүйл хаа гарч байгааг анддаггүй. Эм найруулах тухай хэвлэл үргэлж захиалан үзэж байдаг юм гэдгсэн. Панцелийн эмийн санд цөөхөн хүнтэй. Титэнтэй ариун цэврийн боловсролын ажил хийж сангаа жигтэйхэн цэвэрхэн байлгадагсан. Жанчивлангаас рашан зөөдөг морин тэрэгнийх нь ажилчин бас
маш ариун цэвэрч. Рашаан зална гэж моринд хэрэгээрээ жанчивлан орохдоо Панцелийн заавар дагаж заавал ариун цэврийн хэрэглэл, саван, хөвөн, спирт зэргийг авч шилээ цэвэрлэх, таглааг нь ариун цэврээр таглах заавартай юм гэж сонин болгож ярьдагсан. Ардын хувьсгалын мандсан цагаас Мажар-Монгол найрсаг харилцаа тогтож Монгол ардын журамт цэргийн эмч партизан доктор Род, Улаанбаатар хотын ардын цэнгэлдэг хүрээлэн Монгол гэрээс загвар авч зураг төслийг нь зохион барьсан инженер Гэлета, Улаанбаатарын анхны эмийн сангийн эрхлэгч бөгөөд эм найруулагч нь байсан Панцел зэрэг нилээд олон мажар нөхдийн нэрийг дурдж манай улсын хөгжилд хувь нэмрээ оруулсныг нь дурдан тэмдэглэж болно. Цааш нь бодоод үзэхэд Октябрийн хувьсгалтай холбож тэр агуу их хувьсгалаар хүмүүжин зөвлөлт шин засаг тогтохын тэмцэлд Орос орны ажилчин тариачинтай мөр зэрэгцэн явалцаад Монгол ардын шин байдлаа зохиоход мэрэгжил мэдцээрээ туслалцсан ардын төрийн эхний үеэс интернационалч үүргээ гүйцэтгэж манай аж ахуй эрүүлийг хамгаалах зэргийн салбарт шударгаар зүтгэж Мажар Монгол хоёр улсын ард түмний найрсаг харилцааны уламжлалыг үүсгэн зузаатгаж байсан нь одоо Унгар гэдэг Мажар улс бас ард улс болж Монгол Мажар хоёр ард улсын зүйл бүрийн харилцаа улам зузаан бөгөөд найрсаг болж байхад дурдан бодвоос сайхан байна. Бямбин Гринчин хөдөлмөр сонины 1970 оны 7 сарын 2-ны дугаар. Та Тулааны үртэй подкастыг сонсож байна. Дараагийн бичлэгийг цаг алдалгүй үзэхийг хүсвэл subscribe тавьж дарж хонхоо идэвхжүүлээрэй. Шин цагийн анхны дунд сургууль. Улаанбаатар хот дахь Маршал Чой Басангийн нэрэмжит 1-р дунд сургууль энэ жил 50 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна. 1973 онд энэ завсар тэр сургууль суралцаад дээд боловсралтай эрдмийн цолтой болсон улсын ажилд өчнөө жил хүтэн зүтгэцээр ирсэн үр хүүхэд нь байтугай ач зээн хүртэл мөн тэр сургуульд суралцаар буй хүн өдий төдийг бодоход сайхан байна. Миний бие өнгөрснийг нэхэн дурдваас энэ сургуультай бас 2 удаагийн холбоо бий. Анх зөвлөлт улсын Ленинград хотоос сургууль төгсөж ирээд ардыг гэгэрүүлэх яамны харьяа байсан судар бичгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил хийхээр оцсны дараа нэгэн өглөө Сайд Батхан утсаар дуудан ирүүлв. Тэгээд газар зүйн багш хийгэлээ. Гүй сайда миний мэрэгжил Монголын судлал болохоос газар зүйд холбогдлгүй гэж хариулахад гадаадаас ирсэн багш буцах болсон. Дундад дээд боловсрал бүхий хүн чи юу гэж хэлж байна гэж тушаал гарган намайг багшаар шилжүүлсэн билээ. Захирал нь тэр үеэс Цэвэг Жав гэдэг хүн байсан. Хэсэг сурагч хөдөөгөөс ирсэн тул сургуультай байртай байв. Орчлонд ертөнцийн байдал гэдэг 3 дэвтрээр газар зүй мэдэгдэхүүнийг үзэж Германы Лайпциг хотноо хэвлүүлсэн Монгол атлас, дэлхийн 2 тал бөмбөрцгийн зураг, Монгол улсын зураг мэтийн Монгол сайхан хичээнгүй эсхийн бичгтээ жигтэйхэн сайхан хэвлэлийн зурагтай байдагсан. Тэдгээр зургийн үгийг мөн сургуулийн багш Авирмэд гэдэг Монгол манж бичгтэй хүн Герман хэвлэлийн газарт бэлтгэж өгсөн юм. Монгол хэл бичгийг Авирмэд, Жүрмэд зэргийн сүрхий сайн багш нар зааж сурагч нар Монгол бичиг найруулгад тун сайн байдагсан. Их хэлнийхээ хичээлд багш нар нь гэрийн даалгавар цээжээр бичүүлэх зүйлд найруулгыг тун эрхэм болгож байдаг тул надыг гисэн буруу хэллэгийг намайг чамааг гэж хэлдэг юм шүү гэж заан сургаж хэлний боловсралд маш анхаардаг байсан билээ. Тэгээд орныхоо нэг хүн олж дахин судар бичгийнхээ хүрээлэнд очисон хойно гэгэрүүлэх яамны сайдаар Дугар Жав гэдэг хүн очиж захирал Цэвэг Жав намын сургуульд шилжсэн намар намайг захирал багшаар томилсонд анхны захирал иш дорч багш дараа нь Цэвэг Жав түүний халааг нь биеийн хүлээн авч байсан билээ. Тэр үед олон улс нийтэд заадаг ерөнхий боловсролын хичээлийн цөмийг манай анхны тэр сургуулийн хөтөлбөрт оруулсан байжээ.
тухайн үеийн газар зүй, тоо бодлого, хэмжих ухаан, геометри, томьёоны ухаан, алгебр, геодез шугам зураг, технологийн анхны мэдэгдэхүүн, орос, англи, мөн тэр үед хэрэгцээтэй байсан манж хэл, Монголын түүх, олон улсын түүх заадаг байсан бөгөөд зөвлөлтийн Монголч эрдэмтэн академич Козин, Польшийн Монголч эрдэмтэн Котвичийн зэрэг эрдэмтэн Монголын түүх соёлын тухай бас лекц яриа хийдэг байсан. Хүний бие махбодын тухай Цэбик Таров доктор гэдэг хожим баруун дам үрэгдсэн хувьсгалч эмчийн зэрэг хүн заадаг байсныг би 1945 онд академич Козиноос зөвлөлтийн академийн 220 жилийн ойгоор Москвад олж сонирхон сонссон билээ. Эсперанто хэл гэж олон улсын хэл мэддэг Хаян Хэрва гэдэг нэгэн хүн байв. Намайг тэр хэл оролт гэж заан сургасанд сонирхоод манай залуу үеийнхэнд бас хэрэг болох юм байна гэж тэр багшаар нэгэн ангид эсперанто хэл заалгаж үтсэн билээ. Дүрм нь авсархан тул эсперанто үзэж байсан сурагч нар орос, англи хэлэнд бас эсперанто хэлний дүрм нь ухаарахад тустай юм байна гэж сонирхдог байж билээ. Орчин үеийн дундад боловсролын анхны сургуультай болсон маань даруй 1913 оноос эхэлж гадаадын төрөмгөлөгчдийн үед тэр сургуульч хаагдаж хэвлэлд бэлтгэгдэж байсан сурах бичгэнч гэмэнд шатаалгаж үгүй болсныг олж мэдсэн билээ. Тэгээд ирэхэд орчин үеийн дундад сургуулийн анхных нь 1913 оны анх дугаар сургууль байж ардын хувьсгал мандахад сэргээн ардын засгийн үеийн анхны дундаж энэхүү сургууль нэм байгуулсан юм. Ийхүү ардын төрийн үед зөвлөлт улсын дунд сургуулийн туршлагаар дундад сургуулийн өргөн тогтолцоотой болсон гэж үзэх нь аргагүй байна гэж боддог тул ардын төрийн үеийн анхны дунд сургуулийн 50 жилийн ойг тэмдэглэхэд баяртай байна. Түүний түүх нь Монголын ард түмний тусгаар тогтнохын тэмцлийн үрээр бусад колоничлалын доороос мултран салах явдалтай зайлшгүй холбогдолтой бөгөөд түүний нэг үр уламжлал нь юмаа гэж үздэг. Пионерын үнэн сонин 1973 оны 6 дугаар сарын дугаар. Та Тулаан нэвртэй подкастыг сонслоо. Дараагийн бичлэгийг цаг алдалгүй үзэхийг хүсвэл subscribe тавьчаа дарж хонхоо идэвхжүүлээрэй. Мөн Facebook дээр Тулаан нэвртэй гэсэн жинхэнэ хуудсыг минь дагаарай. Танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.